Хөвсгөл аймгийн хатгал тасганы эгийн гол дээрээс та бүхэндээ шууд мэдээллийг хүргэж байна. 12-ийн бэгийнхэн хогт үжинд бөөнөрөө явж асуусан. Эгийн голын дараас тусахсан. Саяхан энэ эгийн голыг цэвэрлсэн гэсэн. Тэгс чи одоо ингээ буцаад хурдтай бохирцсан. Маш хурдан бохирцсан. 2-3 хоног юм л цэвэрлсэн гэсэн. Ягаад тэр учир нь ягаад вэ гэвэл тэд хогийн цэг байдаг. Хогийн цэгээс салхины улмаас хог ишээ хийсч ирдэг байгаа. Хийсч ирээд энэ дов, дорцог, чулуу, завсаар ороод шигээд эндээсээ болоод маш их дээрээс ус орсож ирээд ишээгээ доошоо ус их бохирдолтой явдаг. Бохирцсан уснаас нь энд амьдардаг хүн амьтан мал ус авч уугаад бохирцсан усаар өөртөө хичээлээ болгож хэрэглээд тэрнээсээ болж өвчин зовлон тусах магадлал маш их байгаа. Мал амьтан ч гэсэн ер нь амар их тусах зүйл байж байгаа. Баярлалаа. Эгийн голын талаар мэдээлэл хүргэж. Эгийн гол нь болохоор зингийг загсны төрөл зөөлөхтэй. Голд болохоор хаш загас, туул загас, зурхай гэх мэт загас их байдаг. Харин болохоор загасчлал тохиромжтой газар болох эгийн гол юм аа. Баярлалаа. Таас мэдээлэл хүргээрэй. Эгийн гол нь хатгал тусганы хөвсгөл нураас их авч баруун урд зүг болох Булган аймгийн Хутаг өндөр сумын нутагт болон Сэлэн мөрөнд дутагддаг. Урсгалын ихэнх хэсэг нь хөвсгөл нураас ихтэй бөгөөд тунгалаг маш тайван хөвөө нэрийнхэн байдаг бөгөөд доошлох тусам урсгал нь хүчтэй болж усны өнгө нь өөрчлөгддөг юм аа. Баярлалаа. Эгийн голыг бохирдуулахгүй байхын тулд аялагчид зориулсан зөвлөмж хэлээч. Эгийн голыг бохирдуулахгүй байхын тулд аялагч нар маань хогийн цатгаа хаяхгүй байх. Тэгээд орчиндоо хогоо цэвэрлээд явахта пост нэрвэлж өгөөсэй гэж хүсэж байна. Хамгийн гол нь эгийн голд машин болон бохир хувцас угаахгүй, үс хизгээ угаахгүй байснаар шампунь болон бусад химийн хорт бодисуудыг хамгийн ихээр бууруулж тус болно гэж бодож байна. За баярлалаа. Ямар нэг хог хаягдвал хөрсөн задарч алга болох хугацаанд түүний материал орчны нөхцлөөс чийг, нарны гэрэл, температур, бичил бит гэх мэт хамаардаг. Жишээ нь цаасан удаа 1-4 сар, цаасан алчуур нь 20-4-7 хоног. Хөвөн давуу болон ноолорон давуу эдэл нь 1-5 жил. Тамхины иш нь 10-15 жил. Картон сав нь 5-30 жил. Ялгар ут нь 10-1000 жил. Пластик цаас нь 450-аас дээш жил. Хөнгөн цагаан лааз нь 80-200 жил. Шилэн сар болон зонх нь хамгийн багадаа 1 сая жил. Түүнээс дээш хугацаанд задардаг бөгөөд их тохиолдолтой задардаг хог хаягдaltaа ордог байна. Хогийг ангилж дахин боловсруулах эсвэл бордон ташхах нь байгаль үзүүлж буй сөрөг нөлөөг эргээр шийдэж буй арга юм. Таны хайсан хог хаягдвал хөрсөнд шингэж амжаагүй байхад таны өр хайж хүүхэд чинь үүний бохирдлоос унтны ус агаараар амьсгалж үүгээрээ хорцоор л байдаг.